Expert Talk контентоор та бүхнийг маш олон төрлийн экспертүүдтэй уулзуулдаг билээ. За тэгвэл энэ удаа маш сонирхолтой зочныг бас л уулзуулах гэж байна. За энэ бол бүр онцгой дорц зүрэн доктор маань хурж ирж ирсэн байна. За цэнгэг усны хүрээлэнгийн өдөр дах зөвлөлийн дарга гэдрэг геологч. Тэгэхээр энэ удаагийн Expert Talk-оор гэдрэг геологч гэдэг мэргэжлийг онцолж ярихаас гадна за мөн дээрээс нь усны компакт хөтөлбөр за хаалтаа хийж дууссан байгаа. За энэ дээр компакт хөтөлбөрийн ихэнх үед нь за техникийн багийн бүр ахалж ажиллаж байсан. Усны салбарт маш олон жил ажилласан. Дээрээс нь усны дорц сүрэн гэхээр хүмүүс ханддаг юм байна. Тэгэхээр та бүхнийг уулзах байна эксперт. За би танаас нэг асуулт асуумаар байна тийм ээ. Гэдрэг геологч гэдэг ямар мэргэжил вэ? Та бидэнд бас өөрийгөө танилцуулаач. За намайг дорж сүрэн гэдэг. Би гэдрэг геологч мэргэжилтэй. За тэгэхээр гэдрэг геологч гэдэг бол газар дорх усны хайгуулын инженер гэсэн гэдрэг геологч инженер гэдэг бол тийм мэргэжил байгаа юм. Газар дорх усны одоо нөөцийг тогтоох, тэрийг одоо хэрхэн зөв зөвхөстэй ашиглах, ямар инженерийн байгууламжаар одоо авах вэ, дамжуулах вэ, тэр талаар одоо судалдаг юм мэргэжил байгаа. Ямар хүчин чадалтай, ямар нөөцтэй вэ гэдгийг тогтоосны үндсээр тийм ээ. За тэгээд та бүхэн одоо Улаанбаатар хотод бол ерөөс үндсэндээ газар дорх уснаас бүх ус хангамжийн их усүрээ авдаг учраас энэ чиглэлээр одоо газар дорх усны инженер хүмүүс Улаанбаатар хотын хөгжлийн үе шатанд одоо газар дорх усны хайгуулыг хийж нөөцийг тогтоож тэндээс одоогийн бидний ууж ундалж байгаа их усүрүүдийг тогтоосон ийм одоо мэргэжил байгаа юм аа. За тэгэхээр усны компакт төсөл хөтөлбөр маань за ингээд 5 жилийн хугацаанд хэрэгжээд за 2026 оны 3 сарын 31-нд хаалтаа хийлээ. Төсөвтөө тийм ээ багтаж за тоолсон хугацаандаа бас ингэж багтсан маш юм амжилттай хэрэгжээд дууссан. За эксперт хүний зүгээс тэр дундаа таныг одоо усны дорц сүрэн гэхээр хүмүүс хандахгүй байлээ. Тэгэхээр та энэ хүү энэ усны компакт төсөл хөтөлбөрийг за яг энэ том зургаар нь эдийн засгийн, нийгмийн, дэд бүтцийн хүчин зүйлүүдээс нь ингээ харах юм бол гэж яг яаж харж байна? Ямар үр дүнтэй төсөл хөтөлбөр болсон гэж үзэж байна вэ? За бараг 10 жилийн өмнө юм аа 2015 оны сүүлээр 16 онуудад энэ усны компактыг Америкийн нэгдсэн улсаас энэ хоёр дахь компактыг өгөх тухай яриа гараад ингээд Монгол улсад ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэж судалгаа хийсэн байхгүй юу? Тэр ямар чиглэлээр одоо компакт өгдөг вэ гэхлээр эдийн засгийн өсөлтийг нь дэмжиж ядуурлыг бууруулах чиглэлд нь энэ компакт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгаа байхгүй юу? Америкийн нэгдсэн улсын мягны сорилтын сангаас. Тэгэхээр энэ одоо Монгол улсын эдийн засгийн хөгжлийг боомлох одоо хэдийн эрсдэл бүхий одоо ямар хүчин зүйл байна вэ гэдгийг тодорхойлох ийм судалгаа хийгдсэн байдгийн. За хоёрдугаарт энэ Монгол улсын эдийн засгийг одоо хөгжүүлэхэд өсөлтийг авчрах ямар одоо томоохон төсөл хөтөлбөрүүд байж болох вэ? Америкийн нэгдсэн улс тусч болохоор ингээд ийм судалгаанууд 2-3 жил хийсэн баггүй. Тэгээд маш олон чиглэлээр хийсэн. За тэгж байгаас хамгийн сүүлд одоо намайг одоо 16 оны ихээр одоо надтай анх танилцуулахад бол нэг 4 чиглэлээр байсан. За эдийн засгийг сулангруулах, за эрчим хүчний салбарт усан цэнэг цахилгаан станц барих. За тэгээ ер нь усны салбарт бас байж болох Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тийм ээ. Гэх мэт ингээд нэг 4 чиглэл үлдсэн байсан. За тэгээд одоо намайг урдгийн гол шалтгаан нь бол яг энэ Улаанбаатар хотын усны нөөц түүнийг дахин үнэлсэн ажлыг бас үнэлэх ажлыг миний одоо яг гэдрэг геологч инженерийн зүгээс бол удирдсан. За тэгээд одоо байгаа нөөцөө дахин үнэлж за энэ нь хэдийн хугацаанд яаж ашиглах нь зүйтэй вэ гэсэн мэргэжлийн үнэлдэг үйл гаргасан байсан. Энэ ажлаас л одоо эхэлсэн юм да. За анх тэгвэл та дөнгөж сая хэлээ тийм ээ. Анх бол ингэж компакт хөтөлбөр ингэж байгуулагдаж байжээ. Эхэлжээ. За тэгвэл 5 жилийн нүрийг үдсэн одоо дууссан. Тэгэхээр бидэнтэй одоо яг одоо эхлэхэд нь байсан тэгээ судалгаа хийжсэн хүний хувьд бол надад бол айгүй сонирхолтой байгаа байхгүй. Тэгвэл одоо энэ 5 жилийн дараа одоо 22 үйлдвэр барьсан байна тий. Тэр дундаа одоо хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр барьсан байж байгаа тийм ээ. Монголд анх удаага энэ хаягдл усыг
одоо усыг дахин ашиглая гэдэг ийм үйлдвэр байрсан. Тэгэхээр компакт хөтөлбөрийн үр дүнг 5 жилийн дараа та яаж харж байна? За компакт одоо гэрээ хэлцэл байгуулагдаад хэрэгжиж эхэлснээс хойш 5 жил болоод тэгээд одоо яг өнөөдөр бид нар энэ 3 сарын 31-нд дуусаад ямар үр дүн төрсөн байгаа тухай бас усны салбарын мэрэгжлийн хүний үүднээс одоо тодорхой хэдэн зүйл хэлье л да. За нэгдүгээрт яг энэ хоёр томоохон дэд үтцийн 3 томоохон ийм байгууламж байгуулагдсан байгаа. Үндсэндээ түрүүний миний ярьж байсан бид хоёрын дөнгөж дурдсан одоо хаягдлаасаа цэвэрлж эргүүлж ашигладаг төрийн бодлого бол ерөөсө шууд одоо биелж байна. Нэг талаас нөгөө талаас л бол заавал одоо байгалийн өөрийнх нь бий болгож өгсөн одоо ундны цэнгэг сайхан усыг үйлдвэрлэл техниктэй хэрэглэгүй ундандаа сайхан уучгаад ундандаа ууж ахуйдаа хэрэглэжгээд хаягдлаасаа цэвэрлээд үйлдвэрлэл технологидоо хэрэглэждэг ийм соёл Монгол улсад бий болж байгаа. Энэ бол одоо юугаарч үнэлшгүй соёл. Дахиад энэ Улаанбаатар хотын одоо усны аюулгүй байдал ер нь нилээдгүй удаан хугацаанд тогтвортой байх ийм боломжийг бүрдүүлчихэж байгаа учраас би одоо маш гайхалтай гэж хэлж байна. Тэгэхээр одоо яаж яах вэ гэхээр дахин ашиглах цэвэрлсэн ус гэдэг шинэ их усүр бий болж байгаа. Цоо шинэ. За энэ бол одоо өмнө бол бид нар ийм зүйл байсангүй. За энэ бол усны менежментэд орлого талд нь орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл техникийн хэрэглээнүүдэд хэрэг Улаанбаатар хотод бизнесийг хөгжүүлнэ, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Одоо олон одоо технологийн буюу одоо үйлдвэрлэл технологийн паркууд байгуулна гэж төлөвлөж байгаа бол тэр нь заавал одоо ундны ус хэрэггүйгээр дахин ашиглах цэвэрлсэн усыг тэр үйлдвэрлэлийн технологид ашиглаж болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо маш гайхалтай үр дүн. За ийм одоо усны их үүсвэр бий болж байгаа учраас энэ их үүсвэрийг одоо түүнийг тарааж одоо өргөнөөр хэрэглэх энэ усны шугамуудыг бас ундны бус шугам гэж нэрлэж байгаа юм л да. Ундны бус шугамуудыг тавьж эхлэх хэрэгтэй болж байна. За энэ бол бас цоо шин одоо үзэгдэл болно тийм ээ. Өөрөөр хэлбэл за 3 дахь бүр онцгой чухал зүйл болно. Та бүхэн мэдж байгаа ер нь бол 1980-аад оны үед 78-9 оноос эхлээд одоо Монгол улсад маш хүчтэй гам болж тэр одоо Монголын төв нутгаар таарад ингээд Улаанбаатар хот ч бол усан хэмжээ хүрхээ болоод одоо хорооллууд ээлжилж ус авдаг ийм одоо гачигдaltaй үе бас байсан байхгүй. Тийм. Тэгэхээр тэрийг бол та нар мэдэхгүй. Тэгэхээр тийм учраас одоо ийм нөхцөл байдал үүсдэг ийм ган одоо хуур хашил цөлжилт бол биднэрт бол яг энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болсон энэ бол одоо аюул байхгүй. За энэ үед бол яаж яах вэ гэхээр одоо бид нар олон улсын туршлагаас ч бас харсан өнгөрсөн үйл маш чухал зүйлийг нэг тодруулах зүйл юу гэхээр ганц цөлжилт хуур хашилын үед усны менежментийн онцгой арга хэмжээ авдаг байхгүй. Жишээлбэл үйлдвэрүүдийг хэрэглээх хязгаарлаад зөвхөн хүн амынхаа унд ахуйд хэрэглээд гих мэтэр. Ийм онцгой үед яадаг байсан бэ? Жишээлбэл Испани тэр одоо Итали. Жишээлбэл одоо байгалийн цэнгийн үснийхаа багахан их усүрийг бол хүн амынхаа унд ахуйд ерөөсөө шууд өгөөд тэрнийхээ хаягдлаасаа цэвэрлээд үйлдвэрийнхээ үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангацсан байсан. Энэ бол бас нэг одоо гайхалтай зүйл. Өөрөөр хэлбэл бид нар уур амьсгалын өөрчлөлт цөлжилт хуур ажиллаас биднэрт бий болж байгаа энэ айхтар эрсдлийг даван туулахын бэлтгэлээ хийж байгаа байхгүй. Маш сайн хийж байгаа гэсэн. Тэгэхээр одоо бид нар одоо ямар гэч компакт хэрэгжүүлчихэд байгаагаа бас олон талаас нь харж үзэх хэрэгтэй. Хамгийн төгсгөлдөө хэлэхэд бол Монгол улсын одоо нийт хүн амын 50-60% нь за тэгээд дотоодын нийттэй түүний дийлэн хэсэг нь үйлдвэрлэл, шинжлэх ухаан, бусад одоо төв үндсэндээ моноцентр болоод хөгжсөн. Энэ Улаанбаатарын усан хэмжээг докторжуулж, аюулгүй байдлыг хангаж өгнө гэдэг бол ерөөсөө Монгол улсын хөгжлийн хэтийн одоо хөгжлээд нь бол хамгийн үнэтэй суур гэж хэлж болох үс ийм одоо дэвсгэрийн тавилцж өгсөн ийм компактал гэж би дөрөв гэж хэлж байгаа. За маш их баярлалаа танд. Эксперт ток контентоор та бүхнийг маш олон экспертүүдтэй уулзуулдаг ба за энэ удаа бид нэр гидрогеологч гэдэг мэргэжлийг танилцуулахаас гадна за энэ усны салбарт маш олон жил ажиллаж буй за цэнгэг усны хүрээлэнгийн өдөртөх зөвлөлийн дарга доктор Дорж Сүрэн урьж бид нар бас мөн одоо усны компакт хөтөлбөрийн үр дүнгийн талаар, үр шимийн талаар бидэртээ маш дэлгэрэнгүй мөн бас энгийнээр тайлбарлаж хүргэлээ. Дараагийн дугаараар уулзъя. Эксперт ток.